Одоогийн бичлэгийн үндсэн сэдэв бол жижиг дунд бизнесүүд хэрхэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж хадгалах вэ гэдэг сэдвээр богинохон бичлэг хийж байна. Тэгэхээр яагаад зарим бизнесүүд өсцөөд амжилттай ажиллаад бодлолт нэмэгдээд яваад байдаг, зарим нь зогсоод үлддэг, эсвэл зогсдог, эсвэл бүр дампуурдаг, үе талгаа хаадаг вэ гэж. Ерөнхийдөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хийх ёстой нэг хэдэн ажлууд, үүргүүд байгаа. Тэгээд энэ хамгийн ихнийх нь бол ерөөсөө танаа бизнес бүтээгдэхүүн үйлчилгээ ерөөсөө бусдаас юугаараа ялгаатай байгаа юм бэ? Тэр өөрсдийнхөө ялгах онцлогийг олж авах, тэгээд тэрнийг ашиглах хэрэгтэй байгаа. Нэгсэндээ бол та бусдад яг адилхан бүтээгдэхүүн зарах биш, өөр түүхүүдийг хэрэглэгч худалдаа авахч нар санал болгох хэрэгтэй байна гэсэн үг. За дараагийнх нь нэг чухал зүйл бол ерөөсөө чанар байгаа. Танаа бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн анхны чанар, нэгсэндээ танаа бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн анх удаа худалдаа авсан хүнд өгсөн тэр чанар хэр удаан доктортойгоор хадгалагдаж байж чадж байгаа вэ гэдэг асуудал байдаг. Манай Монголд маш олон брэндүүд, маш олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд шинээр гарч ирдэг. Тэгээд анх гарч ирэхдээ бол маш чанартай, хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр гардаг. Тэгээд тодорхой хугацааны дараа бол тухайн чанар сулардаг, байхгүй болдог. Тэгээд яг энэ үед яадаг вэ гэхээр ижил төрлийн өөр илүү чанар санал болгож байгаа шинэ брэнд, шинэ өрсөлдөгч, шинэ бүтээгдэхүүн гарч ирснээр танаа өрсөлдөх чадвар сулардаг. Тэгэхээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хамгийн бас гол ажлуудын чинь нэг бол энэ чанараа доктортойгоор барих, хадгалах энэ явдал байгаа. Тэгээд урт хугацаанд чанар доктортой байна гэдэг нь хэрэглэгч худалдаа авагч нарын итгэлийг олж ийн гэсэн үг. Тэгээд нэгэн хэрэглэгч нарынхаа итгэлийг олсон үед худалдаа авагч нарын хувьд бол өмнө мэдрэмж харсан суулгадаг. Тэгээд бүтээгдэхүүн үйлчлэгийг ямар ч хэмжээгээр өгч зарахад худалдаа авагч нар бэлэн байдгаа гэж ойлгож болно. За эцэст нь хамгийн сүүлийн нэг чухал хэсэг бол ерөөсөө энэ зах зээл бол ийм доктор, одоо зах зээл бол энэ байнга тогтмол ингэж өөрчлөгдөж байдаг. Тэгээд энэ өөрчлөлтүүдийг богино хугацаанд мэдрэх, за тэгээд түүнд тасан завдсан шийдвэрүүдийг гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэрлүүлж, тэрэнд нийцүүлж хөгжүүлэх ийм процесс үйл ажиллагаануудыг та байнга тогтмол хийж чадах юм бол энэ бизнесийн орчин зах зээл дээр амьд үлдэх боломжийг бий болгодог гэсэн үг байна. Ерөнхийдөө энэ гурваас харахад бол өрсөлдөх чадвар гэдэг бол ерөөсөө оновчтой стратеги, тухайн стратегийг хэрэгжүүлэх, сахилах бат. За тэгээ мэдээж хэрэг нөхцөл байдалд төвийн шинжилгээ хийгээд үнэлэлт хийгээд тэрэн дээрээс зөвлөсөн тасалбарыг сайжруулалтуудыг хийж чадах юм бол танай бизнесийн өрсөлдөх чадвар өсөлт нэмэгдэх, хадгалагдах, зах зээл дээр ялагч болоод байх ийм боломж бүрднэ гэж ойлгож болно. Тэгээд та жижиг дунд бизнес эрхлэгч хэрвээ мөн бол энэ гурвыг бити мартаарай.